Өглөөний мэнд төргийн үзэгчдээ өглөө хөтөлбөрийн сурвалжлах баг Улаанбаатар хотоос 97 км-ийн зайд байрлах нэгэн сүүний фермийг зорин явж байна. Монголд ойролцоогоор 97.6 мянган айл өрх эрчимжүүлсэн мал аж ахуйн салбарт хөдөлмөр эрхлэж байна. Энэ нь ойролцоогоор 2025 аж ахуйн нэгж гэсэн үг юм. Тэгвэл өдөр тутамдаа хэрэгэлдэг бидний сүүн бүтээгдэхүүн ямар шат амжилгаар дамжин бидний гар дээр ирдгийг нэгэн сүүний фермерээр жишээ татан та бүхэндээ сурвалжлах гэж байна. За бид Баян дэлгүүр суманд байрлах сүүний ферм дээр ирээд байна. Сайн байна уу та? Сайн байна уу? Энэ өдрийн мэндийг хүргээд сүүлийн 2-3 жилээс л ерөөхдөө эрчимцэн мал аж ахуй нэлээ хурдцтай хөгжиж байгаа. Манайх ч өргөө удам тал нутагтай учраас бас ферм эрхэлж байгаа хүмүүс маань яг нөгөө хол зайтай учраас сүүгээ борлуулж чаддгүй. Тэгээ яг завны улирал болохоор бүх айл үнэнээс сүү гардаг учраас сүүний илбэг болчдөг. Тэгээд зуны улиралд сүүнийх нь үн хянтхан байдаг тий. Өвлийн улиралд тодорхой хэмжээгээр араа өндөр үнэтэй байдаг. Гэвч яг фермийн болохоор өвөл ч гэсэн бид нар сүүгээ нийлүүлж байгаа учраас зун нийлүүлж байгаа сүү өвлийн сүүний үн бол нэг үнээр бол борлуулах боломжтой байгаа. Тийм учраас бас энэ дангаараа бие дааж ферм эрхэлж байгаа хүмүүс нэгдээд нийлээд орон нутгатаа бас кластер хэрэгжүүлвэл өөрөөсөө бас тодорхой хэмжээний өхөртэй байгаа учраас тэрэн дээрээ 50% ч юм уу тийм импортын өндөр үр ашигтай өхөр авах юм бол мэдээж одоо борлуулалтын орлого нэмэгдэнэ гэсэн үг. Монгол өхрүүд маань болохоор ерөнхийдөө 9-10 сараас эхлээ бүгд ширгээд эхэлдэг. Хавар 5-6 сараас эхлээ сайлаа өгдөг. Яг энэ эрчимцэн мал аж ахуйн сүүний чиглэлийн өхрүүд гэх юм бол байран малгайтай байдаг учраас өвөл сүүгээ өгөх боломжтой. Өнөөдрийн байдлаар бол 300 гаруй толгой сайлын үнэ байгаа. За тэрнээс нэг 200 орчим нь бол яг цэвэр момлерд үйлдвэрийн өхөр. Үлдсэн нь болохоор хар тарлан өхөр байна, сементал өхөр байна, алаатаа үйлдвэрийн өхрүүд бол байна. Өндөр ашиг шимтэй өхөр юм чинь эдгээр бэлчгүй үсттэй тижэл нь одоо Монголд байх юм уу, олдох юм уу гэж хэлдэг. Энэ импортоор орж ирж байгаа өхрүүд маань болохоор дандаа анх тунгалах гунжуу үнэнүүд орж ирдэг байгаа. Тэгэхээр тэд нар маань орж ирснээсээ нэг 6 сарын дараагаас эхлээд ер нь бол бүгд төлөлөө дуустдаг. Тэгэхээр тэр өхрүүд маань ирчээд Монгол төлж гинэ гэдэг нь Монголд ер нь бол тасан цогцох чадвартай. Тэр гарж байгаа төлөөл энэ л одоо бидний их орон юм байна. Аль эсвэл би энд төрсэн юм байна гэдэг одоо нөгөө юу гэх юм те тэр утгаараа Монголд ингээд тасан цогцоод явчихна. Фермерчд маань бол өглөөнөөс орой холтолтонтож маш их ажлыг хийж байгаа, хичээл зүтгэл гаргаж байгаа. Магадгүй одоо жишээ нь өдөрт 2 удаа сааж гин, 3 удаа тижэл өгж гин. За тэгээд өдөр ялгцын цэвэрлж гин те. Энэ бүх ажлыг яг тухайн цаг үед нь хийгээгүй тохиолдолд сүүний гарцад маш ихээр нөлөөлдөг. Өглөөний мэнд. Минь та бүхэнд бас өглөөний мэнд. За таны өглөө хэдээс эхэлж байна вэ? 5:30 гээл одоо тэгэл эхлэн да. Тэгэл гараад үнэгээ оруулаад ингэж хоолнд нь оруулаад тэгээ сайлныхаа ажил эхлэн да. Өдөр болгон нүр их ажил хийж байна штэ. Хөдөлмөр хийж байна. Тэгэхээр та яг энэ ирч хүчээ хаанаас ер нь авдаг юм бэ? Ер нь тэгэл гэр бүлийнхаа хүнтэй ажилладаг бас 2 дүүтэйгээ ажилладаг учраас дөрвөлээ зэрэг гараад хийхээр ч урамтай шүү дээ. Тэгэл хүний хэрэглээний одоо гол юу бол сүү гэдэг утгаар нь тэгээд энэ сайхан үнээг яг анхан шатных нь одоо үнэнээс нь саагаад хүмүүсийн хэрэглэгчдийн гар дээр хүргэж ийн гэдэг утгаар тэрэндээ их бахархалтай байдаг л да. Жохон юмнаа шантарч болохгүй ер нь хүн хичээвэл тэгээд юмд хүрэх учраас ер нь л тэгээд өхрөө хайрлал тэгээд яг юм бол аль болох их сүү өгнө, хоолын сайн өгөх юм бол айд болгох их сүү өгнө гэдэг ер нь сэтгэлээсээ байвал ер нь зүгээр л дээ. Бас яг энэ ферм дээр ажиллах хүмүүс ховор. Тэр утгаараа бид нөр өнгөрсөн жил яг энэ кластер орж байгаа хүмүүсээ бүгднийг яг нөгөө эрчимцэн мал аж ахуйн фермерч гэдэг тийм сургалтыг бас бэлтгэсэн. 14 хоногийн яг тэр энэ кластерт орж байгаа хүмүүсээ ферм дээрээ байлгаад ийм ажлууд хийгддэг, саалтураа ингэж ажиллуулах хэрэгтэй, тижэл холигчоо ингэж ажиллуулах хэрэгтэй, өглөө ингэж саах хэрэгтэй, дэлэнгийн нарчих хэрэгтэй гэх мэтчлэн бүх юмнуудыг яг практикийн 7 хоног суулгаад 7 хоногийн болохоор хөдөө аж ахуйн сургуулийн багш нартай хамтраад лекц уншуулад тэгж бас бэлтгэж оруулсан.
За одоо ингээд сайдны үйл ажиллагааг хийж байна. Ингээд өглөөний сайдны манай. Одоо ингээд өхрөө оруулаад тэгээд бүх өхнүүдээ нэг алчуураар дэлэнгийн ариутгаад тэгээд дараагийн ээлжинд одоо төхөөрөмж асаагаад тэгээд өхрөнийхээ хөхөнд одоо саах процесс явагдаад ингээд сааж эхэлнэ. Тэгээ үндсэндээ нэг орохтой ингээд 6 өнөө ордог. Манайх болохоор 6 өнөө ороод дараагийн 6 ороод ингээд ээлжлээд ордог байгаа. Бидний саадаг Монгол мачтын сүү болохоор ингээд задгаа савнд байдаг. Энэ болохоор давуу тал нь гэвэл ийм битүү агаар нэвчихгүй ийм битүү савнаас шууд битүү ийшээ сүү хадгалдаг танк руугаа ороод тэгээд тэндээсээ шууд агаар үсэхгүйгээр янз бүрийн нэм бактери янз бүрийн юм үсэхгүйгээр шууд үйлдвэрийнхээ одоо тээвэрлдэг машиндаа очиад тэгээ үйлдвэртээ очдогоор давуу талтай. Тугуулсан үнийг бол шууд ингээд саалтууранд оруулж бас болохгүй. Багадад 5 хоног, дээд нь 10 хоног гараар саадаг байгаа. Яагаад тэгэхээр энэ сүйтэй өнөөнүүд болохоор хөх нь маш их эмзэг байдаг учраас 10 хоног ч юм уу 5 хоног ингээ гараар сайхан саагаад саалтууд бэлдэхийн тулд гараар саагаад тэгээд хөхнийг нь одоо саахад бэлэн болгосон тохиолдолд одоо энэ саалтууд ордог. Ягаад тэгэхээр энэ бас их маш хүчтэй төхөөрөмжөөр ингэж сорж ингэж одоо хөхөнд нь бас янз бүрийн асуудал үүсэхгүй тулд бас гараар сааж бэлтгэдэг байгаа тийм. Сайн байна уу? За сайн байна уу. За сайн уу гинүү. За энд яг идэж хичээл ах шиг байна тий? Тий өхөр тижээлээ бэлдэж ийн гэдэг нэг хичээл. Хичнээн төрлийн ер нь хичээлүүд байна вэ? За одоо мэдээ 5 6 төрлийн байгаа. Тий хойд энэ осын хорголж ирсэн. Тийм хорголж бэлдэн тий. Бүгдийг нь одоо холиод Тэгээ энэ шар буурцэг гэж энэ бас юу хойж өгнө шар буурцэг хорголж хийж байгаа юм. Тий. Энэ бас давс байна. За энд бас хэрмэс гэж бас нэг юм холдог юм байна энэ. бүгдийг нь одоо нэг дор холино Нэг гэсэн. дор холно. Нэг өгтөн нэг зүүр өглөөнийхөө зүүр мөдөр ингэ бүгд холно. Тий. Өсөө аавн тэд будаага удаага аавн дээр нь хорголдон тэжээлээ бүх юм бол нөөс хангаж явна. Нийт нэг жилд нэг 30 дон гаруй тал будааг бол будаад идэнэ. Тий. Өвс бол нэг ногоон тэжээлээ өсөөр нийлээд нэг баг 20 мянган батал өсөв. Монгол өхөрчин болохоор ер нь өвсөн л байхад болоод Монгол өхөрчин бэлчээрээ өсөл байх болдог тийм гоо юм байл энэ чинь. Дандаа ийцтэй хүчтэй хэд өгж өсөө алгаар тийм. Бидний зарим ирсэн кластер фермийн дотор за нэгэн үлгэр жишээ болсон. За фермчтэй уулзаад байна. Та илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч. Ер нь хүлэмжийн хизээнээс эхлэн яг одоо байгуулж эхлэв. Өрхийн хэрэгцээнд ерөөдөө эхнүүд одоо хүлэмжээ ашлуулъя гэж зорилго тавьсны үндсэн дээр бид нэр ерөөдөө энийгээ ингээд өнгөрсөн 20 оноос ахвал 20 оны 100-аас ахвал ерөөдөө тогтжуулаад энэ одоо фермийнхаа одоо энэ урталтын юм одоо юу барьсан байгаа өргөдөл барьсан байгаа. Өргөдөлөө барь дууссан гутаа ерөөдөө хүлэмжээр өвлөн нь болохоор өвлөн үхрээ ингээд чөлөөт малгаар уушаа гаргах чинь тэр нь болохоор үхрийнхэн баасанд бордоо олчин шаланда. Харин зуны хугацаанд болохоор хүлэмжээр ашиглаад үзье гэж үзээд өнгөрсөн жилийн өвөл болохоор үхрээ уушаа гаргаад ерөөдөө өвлжүүлж үзсэн ерөөдөө болсон. Фермийн зориулттай газар дээр шууд нөгөө нэг газар тариалан эрхлэх бас боломжгүй байдаг хуулиараа. Тэгэхээр магадгүй яг ийм фермтэй хүмүүс фермийнхаа хажуу талд нэг 5-аас 10 гаад яг хүртээ зориулсан тэжээлээ тариалж олно гэд хуулийнх нь бас заалт нь байвал бүр илүү хөгжих боломжтой. Хөдөлмөр хүнийг бүтээдэг. Нүүдэлчин ахын соёлтой монголчууд бид эртнээс сүүний аж ахуй эрхэлсээр ирсэн. Тэгвэл 21-р зуунд дэвшилтэй технологиг ашиглан мөн хамтын хүч хөдөлмөрөөр хэрхэн амжилтанд хүрч болдгийн нэгэн тав жишээг сая хамтдаа харлаа.